Цааш нэгчлэлтийн давтай морил өнөөдөр бүгдээрийн лаг уншиж сурах болно. Хэрхэн олон цагийн лаануудыг хоршуулж унших уу? Тэгээд ашигтай арилжаанд орох боломжтой вэ гэдэг тухай суралцгаая. За тэгээд миний хувьд бол сүүлчийн 4 жилийн хугацаанд тууштай арилжаа хийгээд явж байгаа. Олон сая төгрөгийг өөрийнхөө мэдлэг боловсрол сургалт ментор юу гэдгийг те ном сурах хүчигт зарцуулсан байна. Тэгээд мэддэг чаддаг бүх зүйлээ өнгөө хичээл болгоод ингээд хуваалцаад явж байна. За тэгээд хамтдаа лаг уншиж сурцгаая. Хэрвээ чи яг яаж байгаа болвол хөрөнгөний зах зээлийн ярилцаар орж ирж байгаа болвол за эсвэл тийм ээ суралцъя гэж байгаа залуу болвол энэ бичлэг чамд суурь чинь тавьж өгнө хаа гэж найдаж байна. За тэгэхээр лаг гэж яг юу вэ? Лаг гэхээр ер нь бол нэг иймэрхүү царайтай юм байж байгаа. Хэдүүлэн чи зуръя. Ла бол их бий гэсэн хэсэг байна. Хоёр тал руугаа заасан зүү байдаг. Ямар ч лаанд бол зүүг ла гэж бол маш ховор тохиолдно. Зүүг юм шиг харагдаж байгаа хэрнээ жижигхэн зүйтэй ер нь бол үргэлж байна гэсэн үг. Ер нь бол тэгээд лаг бол зүгээр мэдээлэл гэдээ ойлгочих болно. Мэдээлэл буюу information гэдээ ойлгочихно. За тэгээд ла маань бол за энэ жишээлбэл тийм миний зурсан ла бол бүтэн нэг өдрийн ла гэж хэдүүлээ үзэх юм бол 24 цагийн хугацаанд тухайн бидний арилжиж байгаа хослол индекс юу гэдгийг тухайн зүйлд маань яг юу тохиолдсон бэ? Тухайн зүйлийг арилжиж байгаа хүмүүс ямар шийдвэрүүдийг 24 цагийн туршид гаргасан байна вэ гэдэг мэдээллийг хадгалж байгаа зүйлийг ла гэж нэрлэж байгаа. Ердөөсөө л арилжаа бол тэндээс л эхэлж байгаа. Тэгээд за ла маань бол хид хидийн хэсгээс бүрлдэж байгаа. За энэ уналтын улаан ла хэдүүлээ харж байна тийм ээ. Тэгвэл алтны хувьд бол өдөр за манай энд бол нэг 3 цагаас нэгддэг. Монголын цагаар бол өглөөний үүрийн 7 цагаас нэгддэг гэсэн үг. Тэгэхээр үүрийн 7 цаг болоход эндээс зах зээл нэгдсэн байна шүү дээ тийм ээ. Нэг өдрийн ла маань. Тэгээд үүрийн 7 цагаас бүтэн нэг өдөр өнгөрөхөд 24 цагийн хугацаанд яг юу болсон бэ гэдгийг яаж ийна гэсэн үг. Энэ ла маань харуулж ийна гэсэн үг. За тэгээд лааны энэ хамгийн дээр гарч ирсэн зүү болвол тийм ээ 24 цагийн өнгөрөхөд алтан дээр юу болсон бэ? Хамгийн дээр хүрсэн цэг нь юу юм бэ гэдгийг энэ цэг харуулж байгаа. Хамгийн доор хүрсэн цэгийг бол энэ зүүний энэ үзүүрээр бид нэр харуулж байгаа. За тэгээд яг 24 цагийн дараа нэгдснээс хаагдах хүртэл хаагдаа тийм ээ энэ доор ирээд хаагдсан байна гэсэн үг. Эндээс эхэлсэн болвол хэдүүлээ copy paste энд ирээд хаагдсан байна гэсэн үг. Ердөөсөө ингэж л лаг уншина гэсэн үг. Тэгээд хид хідэн төрлийн лаанууд ер нь бол байгаа. Зарим лаанууд болвол за ийм те хүч төрсөн. За энэ хэрвээ ногоон ла дээшээгээ байсан гэх юм бол юу байж болж байна? Тийм ээ. Жижигхэн баг зүү байхгүй шахуу ийм айгуу том марубзу гэж нэрлэдэг ер нь бол ийм ла болвол моментум тийм ээ. Яаж хамар цахнаад дээшээгээ ингээд төрж гарч ирсэн байна гэсэн үг. За тэгээд энийг устгах. Ийм ла хэрвээ гарч ирсэн болвол тийм ээ. Ардаас нь бол бид нэр ийм лаг яах магадaltaй гэсэн үг. Таамаглах магадaltaй гэсэн үг. Тийм ээ. Ингэж гарч ирлээ. Дахиад ингэж явдаг ч юм уу тийм ээ. Энэ өмнөх лагаа ингэж дээш нь гаталж чадахгүйгээр энэ дотроо ингэ хаагдчих юм бол бид нэр энэний ардаас ингэж гарч тийм ээ. Ингэж дээшээгээ пүм гэж буудсан ла биш байх юм бол бид нэр юуг хүлээх вэ гэхлээр ийм ла гараад ирсэн үү? Тэгвэл тренд магадгүй доошоогоо тий. Өмнөх лааны доод цэгийг шалгасан ийм ла гарч ирэх магадaltaй байна. Гэх мэтчлэн лаг уншиж явдаг гэсэн үг. Гэхдээ тэр бол агсан шатны хичээл тийм ээ. За ямар ч тач хэдүүлгийнх нь өнөөдрийн мэдэх ёстой зүйл бол ла гэж юу юм? Тэ мэдээлэл юм байна. За тэгээд төрөл бүрийн лаанууд байдгийг бас ойлголоо. Лааныхаа биеийн бүтцүүдийг хэдүүлээ хамтдаа бас ойлголоо. За хамгийн сүүлд нь юг суралцаад дуусгацгаая. Олон төрлийн
олон цагийн лаануудыг яаж хоршуулж унших вэ? За одоо жишээлх юм бол тийм ээ над дээр бол 1 2 3 4 5 6 ширхэг ийм цагийг гаргаад ирчихсэн байна. Миний арилжтыг одоо хардаг үндсэн 6 цаг гэсэн үг. Тэгээд одоо цаг болгон дээр бид нэр multi time frame analysis буюу олон цагийн хоршуулсан анализыг хийж жижиг цаг дээр тийм ээ хэрвээ day trader байх юм бол scalping trader байх юм бол нийт хүн амын одоо дийлэнх нь бол тэр тал руугаа байгаа байх. Зүгээр investing хийж байгаа бол тэр бол арилжаа биш бол явчихж байгаа тийм ээ. За тэгээд за гих мэтчлэн ингээд зураад явна гэсэн үг. Одоо хэдүүлээ харах юм бол жишээлбэл энэний хамгийн өмнөх өдрийн энэ лаа болвол тийм ээ. Энд юу болсон байна? Хэдүүлээ зүгээр энэ лааг л харъя. Нэг өдрийн лаан дээр тавьсан байна шүү дээ. Тэгвэл энэ одоо за 5 дахь өдөр зах зээл хаагдахтаа нэлийн нэгэн цаг үед энэ дэшээ оргилж гарч ирээд зах зээл нээгдээд оргилж гарч ирээд бүр доошоо дахиж ингэж хамаад тэгээд яг хаагдахтаа бол энд ирээд дууссан байна гэсэн үг. Тэгвэл одоо яг одоо явж байгаа лаа бол энэ дэшиг оргилж ингэж гарч ирээд доошоо хаагаад тийм ээ 19 цагийн дараа нэг өдрийн энэ лаа хаагдах гад байж гинэ гэсэн үг бахны. Тэгвэл энийг одоо нэг цаг дээр харна гэсэн үг. Тийм ээ. За нэг өдрийн лаагаа харчих. Нэг өдрийн лааны маань дээд цэгийн чирчгсэн байж байгаа юм байна. Тэгээд өмнөх өдрийн low болвол юу штэ бидний daily buys тийм ээ. Daily buys-ыг дараа нь угаасаа орно хэдүүлээ. Тэгээд за харъя. Ингэж доош нь гаргаж ирээд яг одоогийн бидлэр энэ өнөөдрийн хийчихсэн байж байгаа loads-ыг бол энд байж байгаа юм байна. Ингээд нэг цаг руу оруулаад ирэнгүүт яана гэсэн үг. За нэг иймэрхүү зүсцээрээ харагдана гэсэн үг ээ. Тэгээд нэг цагийн лаан дээр биднэрт юу харагдаж байгаа вэ гэхээр тийм ээ. Дээшээ болсон байна. Дээшээ гарч ирээд жижигхэн шингэн хамалт маягийн юм хийгээд одоо доошоо дахиад бас шингэн хамалт маягийн зүйл хийгээд тэгээд татаад явж гин тийм ээ. Тэгвэл одоо бүр магадгүй 1 минут дээр ч юм уу тийм ээ. Бид нэр аюуга хамчихсан юм болвол эндээс ийм арилжаанд орж болж гинэ ч гэдэг юм тийм ээ. Stop loss-ын доор тавьж өгөөд TP1, TP2 ийм ч юм. Ингэж одоо харна гэсэн үг ээ. Окей. За лааны тухай жоохон ч гэсэн мэдлэгтэй болж авсан байх гэж найдаж байна. Залуучуудыгаа. За тэгээд дараагийн хичээл хүртэл түр бай. Нэрээ арилжааг яг системтэйгээр бүр анхнаас нь ганцаарчлан суралцах сонирхолтой залуучууд байх юм бол зөвхөн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд тэрний линкийг доор description хэсэг дээр үлдээчи. Мөн дээрээс нь үнэгүй арилжааны тэмдэглэлийн темплейт авахыг хүсэж байгаа юм бол доор бас линк нь байгаа. Тэндээс зүгээр татаад авчна гэсэн үг. Тэгээд бүгдэнд нь амжилт.